За бүгдээрээ сайн уу найзуудаа. Ойрд влог хийгээгүй. Тэгээд өмнөх аяллаа влогоос дуусгаагүй. Аяллаа влогны маань карт техникийн саадал. тийм техникийн саадал гараад дүрснүүд маань бүгд болдгоо. Тэгээд аяллаа влог эдитэлж чадсангүй. За өнөөдрийн байдлаар. За өнөөдөр бол 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр. За өнөөдөр тэмцээн болохоос 2 хоногийн өмнө байна. Эхнэр төрхөөс бас нэг 2-3 хоногийн өмнө байна. Тийм бибэ. Эхнэр төрхөөс нэг 2-3 хоногийн өмнө байна. За тэгээ өнөөдрийн төлөвлөгөө болохоор би өнөөдөр техникийн зөвлөгөөнтэй. Тэгээ Crocus Event Hall дээр техникийн зөвлөгөөнд орно. За тэгээд бүтэн сая өдөр тэмцээнтэй. Орой Canon-ы нээлттэй. Одоо тэгээс жим рүү явна. Тэгээд YouTube влогтойгоо хамтаагаараа энэ өдрөөс эхлээд маш гоё влогууд хийгдэн. Эхнэрийн төрөх влог, миний тэмцээний влог гих мэтчлэн влог бичлэгнүүд хийгдээ явнаа. Тэгээд бүгдээрээ бичлэгтэйгээ хамтаагаараа баярлаа. Одоогийн байдлаар миний бие нэг иймэрхүү байна. Өнөө оройноос эхлээ усаа асч эхэлнэ. За юм байна да. Тэгээ юутач 2 сарын хугацаанд маш сайн хаслаа. 20 нийтдээ 23 ил хассан байгаа. Тийм ээ. Влог үзэж байгаа хүмүүс намайг жирэмсэн болсон юм мэдээгүй шүү. Мэдчихэж байгаа шүү дээ. Аялын влог. Тэгвэл би төрөөгүй л байгаа шүү. Төрмөр л ээ. Төрмөр л энэ би одоо 39 хүрэх чинь 39-7 хоног хүрэх чинь. Тэгээ манай хоёр бол 37-4-т төрдөг. Тэгээд эрэгтэй хүүхэд бол өөр л юм байна. Yes. Төрцгөөе. Сайн уу? За манай хот жоох аашт. Ми жижиг охин тэнд байна. Төдөө. Үгүй ээ та. Сайн уу? За. Ми жижиг охин гэж нэг станаг амар хөхтэй байна. За. Тэгээд үргэлжлээд өнөөдрийнхөө влогтойгоо хамтаагаараа нэзүүдээ бүгдээрэнд баярлаа. За жим рүүгээ гараа явж байна. Очиж багш дээр очиж нэг поз урчаад тэгээд тэнцэнээсээ Crocus Event Hall руу явнаа.
За позо бариад дуусчлаа. Тэгээ одоо хажуу тийшээ орж нэг мерак орж үсээ амьслуулчаад тэгээд юу л явлаа. Крокус руу.
За Miracle Juice янзлуулчаад гарч ирлээ. Одоо шууд Crocus event hall руу явж байна. Тэгээд манай хоёр охиныг өвөө моёр нэрж авах гээд бас явж гин гэсэн. За тэгээ ютаж энэ хүртэл 2 сарын хугацаанд нийтдээ бол 23-аас 24 кг-ыг бол хассан байна. Тэгээд одоо дахиад өнөөдөр оройноос эхлээ усаа хасж байгаа. Тэгээд өглөө ус өөгч юм уусан. Тэгээ одоогийн байдлаар болохоор нэг дор ээж нэг 3 литр гаруй ус ууцсан байна. Өглөө боссноос хойш гэсэн үг. Тэгээ одоо яг орой 6 цагаас хойш ус ууж болохгүй. Тэгэнгүүтээ эсрэгээр нь орой 6 цагаас хойш нүүрс усаа тултал нь идэх хэвээр одоо будаа болон төмс тултал нь идэх хэвээр. За тэгээ энэ хүртэл ямар ч байсан миний ингээд ардлыг бат авч явж байгаа хүн бол манай эхнэр байгаа. Би одоо октоудаа хооллоогүй хэд онж байгаагаа мартсан байна. Гэрээ цэвэрлээгүй бараг хичнээн ч сар болсон. Өдөрт миний хийсэн нэг зүйл гэх юм бол би өдөрт нэг л удаа эхнэртэй хоол хийж өгсөн. Тэгээд бас хажуугаар нь ганц нэг хоолны бичлэгнүүдэд амжуулна. Гих мэтчлэн ингээд яг ингээд бүх арталд баттай зогсоод ингээд дэмжсэн манай эхнэр. Тэгээ эхнэр маань үнэхээр мундаг байгаа. Жирэмсэн хүн гэхэд одоо миний тэмцээний ядралт, миний тэмцээний стресс, хоолны дэглэм барьж эхлээд 14 хоног бол тасралтгүй стрессцэн. Одоо нөгөө нэг хуучин амьдралынхаа хөвшлээс ингээд шүн зүгээр босол хөргчөн онголоод туртай юм аваад идчихдэг байсан амьдралын хөвшлээс яг цагийн хоолнд ороод хүссэн юм идэж чадахгүй байдалд байсан болохоор ингээд хүний сэтгэл зүй бол маш их өөрчлөгддөг. Тэгээ яг энэ бүхний арталд зүгээр л ингээд эхнэрийн бас төсвөр төвчээр гэдэг юм амар чухал байсан. Миний хажууд амттай юм идэхгүй гэл гадуур хамт явж байгаа гадуур нэг хоол идчих юм уу бивэн зур харж байж гэхэд ихэд хүртэл ингээ манай ихнэр үгүй би тантай л зүг одоо хамтдаа гадуур хоол идэнэ тэгэхгүй бол би хоол идэхгүй гэдэг. Ер нь намайг дэглэм барьж байгаад бас хажуугаар нь давхар дэглэм барьж байгаа юм шиг л юм болсон нэрнгээсээ. Тэгээ хамгийн гол нь жирэмсэн хүн тэгээ өнөө маргаашгүй төрөх болцсон одоогийн байдлаар бол нэг хуруу нэгтцсэн байна гэсэн өчигдөр үзүүлэхэд тэгэл байж ин да маш том челленж боллоо. Бүтэн сая өдөр тэмцээндээ ороод уул нь 4 сарын 4 дахиад тэмцээнд орё гэж бодсон. Гэхдээ би одоо энэ ачааллыг дахиж их нэртэй бол өгмөргүй байна. Ингээд тэмцээнд бэлтгэхээр маш их ядардаг аахгүй юу? Маш их ядарна. Тэгээд гэр бүлийн уур амьсгал гэдэг зүйл байхгүй болно. Ер нь бол яг ингээд амиа бодож эхлэн гэсэн үг. Зүгээр ингээд амиа арах цааж эхлэн гэсэн үг. Би хоолоо идсэн. Би болцсон. Би усанд орсон. Би бэлтгэлээ хийцэн. Би ингэсэн. Би унтчихлаа. Болоо. Тэр яг нэг ийм байдалд орчдөг байхгүй. Тийм болохоор ингээд тэмцээн гэдэг зүйлд яг ингээ арталт нь хамгийн том одоо ер нь бол шууд хэлгээд хохирж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол гэр бүлүүр хүүхдүүд эхнэр гэдэг ингээ тэр жигтэй хохирдог. Зүгээр яг хөө энгийн дэглэм бариад одоо энэ тарган хүмүүс би яаж турах вэ гэдэг жаа таад үнэхэр дэглэмгүй тэмцээнд л орохгүй гэж байгаа бол ийм дэглэмийг хүсээд хэрэггүй гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр нэгдүгürt энд бас эрүүл мэнд гэдэг зүйл хамгийн чухал. Тэмцээнд бэлтгэхлээр ер нь бол дархлаа маш их үнэн. За тэгээд бас ер нь витамины яг юм эрүүл хүн шиг бол биш болно гэсэн үг байхгүй. Яг юм цоо эрүүл. Одоо миний ингээд толгой ажиллахгүй. Толгой ажиллахаа болждог. Тэгээд хөдөлмөрийн чадах бүр ингээ хэд дахин илүү буурна. Өдөрт зөвхөн бэлтгэлээ л хийвэл болоо. Тэгэхээр одоо яг ингээ бусад яг жинхэнэ юм тамирчид тэрдгээрийн артлын гэр бүлийнхэн бас ямар мундаг хүмүүс байдаг вэ гэдгийг ингээ зүгээр л энгийн жишээ хараад мэдэгдэж байгаа баг. Гих мэтчлэн тэгэл ер нь ингээл ядаргаанд орно. Тэгээд миний яг тэмцээнд орох энэ гаргасан шийдвэр болохоор
За нэгдүгürt би 3 жилийн хугацаанд хүснээ идэж уулаа, сайхан таргаллаа тий. За одоо болжээ. Туръя. Тэг ямар нэгэн зорилго тавихгүй бол би турж чадахгүй байсан. Хоримндаа бэлдээд болно турж үзсэн. Гэхдээ би яг хоримынхаа өдрөө ингээ мажих юм шиг санагдсан. Амар ядархан юм шиг санагдаад тэгээд шууд болсон. За болио гэж яагаад тэгээд зүгээр ингээ хоримынхаа хорим дөхөөд ихэлсэн чинь ингээ стрессээ дийлэхгүйгээр зүгээр турцсан. Одоогийнх шиг юм булчин гэдэг юм байгаагүй. Би одоо ч өөрийгөө нэг тийм амар булчинтай гэж бол хэлэхгүй. Гэхдээ ямар ч үсэн энэ хүртэл бол үнэхээр сайн төвчлээ. Багш амар чухал байлаа. Манай Баянхүү мистер багш маань бол өстө үнэхээр сэтгэлээсээ байлаа. За тэгэл ингээл яриалаа зөндөө олон юм байна. Түрүүн тэрийг ярьжсэн шүү дээ. Одоо яг ийм болчихдог байхгүй юм нөө. Ярьжсэн юмнасаа шал өөр юм явчихдаг. Яг үнэхээр ингээд турмаар санагдчихж байгаа. Тиймэрхүү хүмүүс байх юм бол зүгээр ингээ амьдралынхаа хөвчлийг орчилж өглөө босоод obvious blueberry, банан, чансан өндөг, шарсан өндөг гих мэтчлээ юм уургалаг амин нэмтэй хоолнуудаа сайхан өглөө нь нийлээд за өдөр болохоор хүнд хоолоо идээд мах одоо юу гэдэг би заавал гурилан бүтээгдэхүүнээ хасах ёстой бити зүгээр ингээл идэх ёстой хэмжээгээр л идчих бити хит цадтлаа идэв бити хит их өлс тэгээд өдөр нь хүнд хоолоо идээд оройн хөнкөө зур ногоон дээрээ зүгээр ингийн мах байж болно шүү дээ. Ногоон дээрээ ингийн сайхан зүгээр юм стейкний мах ч юм уу. За эсвэл зүгээр цээж мах ч юм уу. Эсвэл зүгээр ингийн дахианы мах ч юм уу те шарсан уурсан биш. Тийм хоолнууд оройн унтахынхаа өмнө унтахаас нэг 2-3 цагийн өмнө идэл унтаж гэж л хэлмээр байна. Тэгээд яг энийг ингээм амьдралынхаа хөвшил болгоод яавал зүгээр ингээд турах гэдэг зүйл бол эрүүлэр турах баггүй. Одоо миний турсан байгаа байдал бол тийм эрүүл бол ерөөсөө биш. Би бол эрүүл гэж хэлэхгүй. Витамин, минерал, эрдэс бүх юмнуудаа алдчихж байгаа. Би хөлсөөрөө дамжуулаад, шээсээрээ дамжуулаад. За тэгээ өтгөн хаталтайгаа одоо бол үнэхээр тэмцэж байна. Өтгөн угаасаа хатхаас өөр арга байхгүй. Ягаад гэвэл дахианы цээж мах л идэж байгаа. Дахианы цээж мах бол ямар ч тосгүй, илчлэггүй зүгээр л юм цэвэр яг юм уураг гэж боддог. Тэгээд дан цагаан мах. За одоо тэмцээний дараа гэдэг зүйл юм. Тэмцээний дараа гэдэг зүйл болохоор би ингээд энэ бие бүр юм яг юм гоёор нь бол авч үлдэж угаасаа чадахгүй. Гэхдээ ядаж энэ байдлаа хадгална гэж бодож байгаа. Тэрний яаж хадгалах вэ гэхэлэр яг л түрүүний миний хэлсэн. Өглөө босоод өндөгөө авьяас амттай юм өдөрт багахан хэмжээгээр. За өдрийнхөө хугацаанд болохоор гоё хүнд хоолнуудаа одоо за стейкний махтай гэдэг ч юм уу эсвэл зүгээр сайхан чансан мах гэдэг ч юм уу бууз гэдэг ч юм уу үссэн юмнуудаа оройн л зүгээр хөнгөн. Оройн бүр тийм хүнд хоол идэхгүй. Гэл байж ин да гэж бодсон өчигдөр орой. За тэгээ би тэмцээнд бэлтгэхээс өмнө би вейпнес гараад 3 сар болсон байсан. Тэгээ би сая 3-4 хоногийн өмнөөс эхлээд вейпээ багасгаж эхэлсэн. Вейпнийхаа хэрэглээг ингээд зогсоож эхэлсэн. Тэгэхгүй одоо ингээд зүгээр байнгын ингээд угчаастай. Тэгээ вейпнийхаа хэрэглээг багасгаад тэмцээний дараа гэхэд ер нь вейпнээсээ гарчнаа гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэх мэтчлээ. Одоо ер нь эрүүл мэнд аягүй чухал болохоор тэмцээний дараах гэдэг зүйл чинь өөрөө бүр амар илүү юм хор уршигтай болгочдөг. Ингээд аппетитээ дарж чадахгүй. Би ч мөн хоолны өстө жинхэнэ өндөр аппетиттэй хүн штэ. Хоол идэхгүй байх гэж чадахгүй. Хийсэн хоолоо дуустал нь идчихийж санаа намардаг. Эхнэр болцгоо гэ. За болцсон би жоохон зүгээр явж идэж байна гэл ингээд тоогоноос шүүрдэл яваад байдаг. Тийм төрлөх. Тэгэхээр тэгэл одоо энэ болгоныг ингээд бүгдийн зохицуулна да. Жоохон толгойн ухааны юм да. Тэгээ хүний бие өөрөө амар ухаантай. Би тэмцээн дуусгаад маргаашнаас нь эхлээд кардио хийж магадгүй эсвэл зүгээр бэлтгэл рүүгээ орж магадгүй жоохон массны бэлтгэл хийнэ гэж бодож байгаа. Гэх мэтчлээ. За одоо тэмцээн хүртэл ихнэр маань төрөх гэж байна. За би бол ихнэртээ надад төрүүлээд өгчхөө. Төрүүлээл өгч. Тэгээд би шүн оройд нь бол би өөрөө байнга авч хонно. Ус цасанд оруулах ажил угаасаа би өөрөө хийдэг.
Одоо ингээд яг нэг юм анзаарэгдчихвэл би айгүй их би гэж яриад байгаа. Айгүй би төвтэй болчдөг. Энэ болгоны бас ингээд хянж явна. Гэл байж ин да ер нь. Тэгээд яг эхнэрийн төрөх яг тэмцээндээ давхцах юм бол тэмцээн гэж байхгүй. Би тэмцээнээ шууд болно. Ягаад тэгэхээр тэмцээнээс илүү надад миний эхнэр чухал болохоор би эхнэрээ төрөхт нь хажууд нь байх хэвээр. Эхнэр төрж явахад ингээд имлэг цуг орох нь одоо манай залуучууд нөхрүүд цуг орох ёстой гэж би боддог. Ягаад тэгэхээр ороход эхнэрт маш тустай дэмтэй байдаг. Нуруу нүвтгүүд нурууг нь бариад өгч чинь тэр хүн ичнээ ууралж байгаа ч гэсэн зүгээр би чимээгүй л ээжүүл бол тэр хүний хажуу чимээгүй л стресс төлөхгүй л байж болоо. Нурууг нь барьж өгнө. Төрснийхэн дараа аманд нь шүлийг халбагдаж хийж өгнө. Гэл. Тэгээд би өөрөө нөгөө нэг хоёр дахь охиныхоо хүүг нь хайчилж ийсэн. Одоо гурав дахь хүү дээрээ би одоо бас хүүг нь хайчлана гэж бодож байгаа. Тэгэл ингээд ойр зуур ингээд гартан төхүүлэх хэвээр юмнуудын бүгднгийн төхүүлж өгнө. Нөхрийн тус маш их хэрэг болдог эхнэрт. Тийм болохоор би нөхрөөдийг ороосоо гэж боддог. Ер нь айгүй орцгоогоосоо. За тэгээд төгжрөл дундаас юу хийсэй гэх вэ ингээд гоё хэлхийг хүссэн, ярихыг хүссэн зүйлсүүдээ ярьлаа. Найз нь чадлаа. Энэ бүхний ард эхнэр хүүхэд маань байна. Тэр хүмүүс намайг яг энэ хүртэл ингээд зоригжуулж бүгдийг ингээд эхнэрийгээ ямар мундаг хүн бэ гэдгийг л бүр илүү их мэдэрч байна. Гэл. За. Үргэлжлээ тэгээ влогтойгоо хамтаагаарай. Жохон нуршуу ярьсан бол уучлаарай. Гэхдээ би 4 жилийн өмнө авсан хэлбэлсэн. За аюутаач техник төр ирсэн байна. Одоогийн байдлаар хүмүүс цугларч байна. Тэгээ хүмүүс цуглаж байгаа л тэгэл нэг эхлэх юм шиг байна да. Манай нөхөр тавьж гин. Нүрсэс тавьж гин. Мутаа төмсөн хоёулангийн чигчээ 8 гоё. Тултал нэгтгэсэн шүү дээ. Аха. Будаа төмс хоёр ингээ холдоод идэхээр ийм гоё амттай байдгийг бүр мартцсан байна. Тэгтээ хүмүүс бүрээр идэж тавьж байгаа бах та. Надад энэ ангалт амар гоё юм бүр. Одоо нөгөөдөр тэмцээн за би юм айдлаа та яар. Одоо нөгөөдөр тэмцээн те тэмцээн дуусаад би төрнө. Тэг бид хамтдаа 0 шөлөө уун. Одоо угаасаа 2 хоног төвчээл тэгэл хүснэ идэх юм чинь ер нь. Тэмцээний яг энэ үе бол тусал ус ширхэг будааны үнцэн те. Тийм. Яг тэмцээний энэ үеэр хүмүүс юм ганцхан балга ус ширхэг будааны үнцнийг ер нь бол мэддэг. Би бол тэгтээ нөхрөө энэ хүртэл ингээд төвчээд одоо тэмцээн ингээд тулцсан байгаад ингээд бүр бахархаж байгаа жирэмсэн их нарийнхаа гормоны өөрчлөлтийн хажуугаар тэгээ бүгдээрээ гоё хамтдаа киноны нээлт рүү ямар ч хэсэг явъя. Хөлс гараад ах юм. Хөлс гарна гэсэн шүү дээ. Тэг хэрвээ багш харж ивэл бид хоёр хамтдаа хичээж байгаа шүү. Булчингууд эхэлдээд байна. Хөөж юм. Дийлч багтчих. Амар хөөж юм. Бүр халууд өгөөд хөөгөөд байна.
Одоо ингэ нүүрс ус авснаас хойш нэг 10 минут гарan өнгөрж ийн яг түрүү нөө төмс будаага идээд тэгсэн чи яг ингэ булчингууд ингэ дотроос зөөр ингэ халууд үгэж шатаад ингэ хөлс гараад тэгээ ингэ багш яг тэр үед намайг ингэ нөө ашби гээд ингэ бүтэн ингэ бие чангалдаг ашби бариад байгаарэ гэдгсэн. Ашби барьсан чинь зүгээр ингэ чихэлдээд булчин зүгээр ингэ хөөцсөн байгаад байна. Үнэн сонирхолтой, үнэн гоё. Тэгээд хувцас тайлж хармаар миний судснууд бүр ингэ домбойцсон байх хэвээр. Бид явсаар л энэ төгчрөл. Дахиж жоохон будаа хангалттай байгаа шүү дээ. За юутач бит хоёр киноныхаа нээлтэнд оролцоод тэгээд нэг нь аман зуураад одоо би нэг усаа асцсан байгаа. Аман зуураад тэгээд нөгөөх нь жоохон базлаад гэртээ юутач ороод ирлээ. За тэгээд өнөөдрийн байдлаар ингээд эртхэн амарцгаалаа. За тэгээд өглөө босоод влог өргөжлүүлье. Тэгээ маргааш ер нь бол манай эхнэр ярих бах. Би бол баг маргааш ярьж чадахгүй бах гэж бодож байна. Ер нь амар шүм бисэн байна. Тэгээд одоо нөгөө нүүрс ус тавьсан болохоор ер нь миний хөл жоохон хавгэнчиж бас гарны суудсан моцснууд бол нэлээ амар гарч ирсэн байна. За эртхэн амарлаа. Өглөө болцсон. Зя бүгдээрээ сайн уу найзуудаа. Сайхан амраад босоод ирлээ. Сайхан амарж байгаад гарч ирлээ. Усаа асцсан байгаа болохоор ам маань нэлээд зуурцсан байна. Тэгээд би машина угаалгах гараа явж гин. Эхнэр маань унтаад үлдлээ. Хүүхдүүд байхгүй байгаа болохоор сайхан амраад гэртээ сайхан унтаад үлдэх гэж бодлоо. Миний бүр нойр өрдгөө. Тэгэхээр тэгээ би гарч ирээд за машина угаалгах чи даа гэж бодоод гарч ирж гин. Тэгээд эхнэр маань хэрвээ сэрчих юм бол хамт явж хүнс цуглуулъя гэж бодож байна. Тэгээд өчигдөр болон өнөөдөр тэгээд маргаашийн тэмцээн гээд 3 өдрийн влогийг яг ингээд 3 өдрийн бичлэгийг нэг өдөрт нэг влог дээр багтааж оруулж байгаа болохоор та бүхэн маань бас ойлгоорой. Ингээд үсрээд яваад иж магадгүй шүү. За юутай ч гэсэн би ихний ээлжинд машина угаалгатах. Тэгээд дараагаар нь эхнэр хэрвээ сэрчих юм бол амттай биш нэг баг жоохон гэртээ нөгөө хоолны хүнс цуглуулах гээд ногоо цагаан маань дуусчихжээ. Тэгээ манай уун ямар ч ус унтж байна. Түл байхгүй. Жоохон амрыг гэж бодсон чинь. Миний хувьд болохоор би унтаж чадахгүй байгаа болохоор гарч бас цаг нөхцөө. Тэг өнөөдөр бас түгжрэл энэ төр гайгүй байгаа байлгүй. Хоошоо явж машина угаалганаа. Тэгээд бохноос өөр юм зажилж одоо үгүй бохноос өөр юм тийм амттай янз мэдэж болохгүй. Тэм болохоор ингээ би богц ажиллаад байгаа шүү. Ер нь байнгын богц ажиллаж байгаа. Ингээ тэмцээнд өгчгөр угаасаа тэмцээнд ордог хүмүүс бас нэлээ ойлгодог. Өстө бохыг бол өстө байнга өстө жайлэр штэ. Тэгээ богц ажиллаад өлсдөг юм уу гэдэг богц ажиллахаар харин ч нөгөө нэг ингээд янз юм идэх хавтад тэр нэлээд дарагддаг. Эвдэнда. Ямшина угаалгацсан нэлээд чиллээ. Тэгээд эхнэр маань сэрцэн. Одоо би гатантан хатагтайгаа авах гад гэрлөөгөө ирж гин манай гараад ирсэн байгаа. Нэлээд чилж гин тэгээ жоохон гадуур явж цаг нөхцөө игээд ярьчлаа. Тэгсэн чинь за тгийх хоёул хамтдаа гараа гэд тэгт. Гарахаар боллоо тэнд зогсож байна. Хай гэрэ. Хай. Маргааш нөгөө
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэгээ дээрэс нь ингээд тэмцээн гэр ер нь маргааш замж явах хичээлтэй болов. Гайгүй болов. Бүх нийт ямар л өдөр юм чинь. Ямар ч гэсэн ногоо могоо гэртээ цуглуулъя. Төрөхгүй бол тэгэл сайхан цэвэнгаа хийж идэл гэртээ. Би одоо тэгтээ өвдөж гин гэж хэлэхээс хүмүүс нэрээ санаа зовж гин. Худлаа яриад байгаа юм шиг. Өвдөжсэн нь л гинт байхгүй. Би бол өчигдөр шөнө өөрийгөө яг төрлөөл гэж бодсон за. Тэгээ за жоохон хөвтөж амарч байгаад явъя гээл тэгсэн чи өглөөсөрч байгаа байхгүй. За битэр гэртээ ирж гин. Тэгээ одоо гэрлүүгөө ороод юу цуглуулсан бэ та хэдээс харуулъя. За гэрлүүгөө ороод. За гэртээ ороод ирсэн байна. За би юу авсан бэ гэхлээр. Бит хоёр юу авсан бэ гэхлээр. Аюутаас нэг юм үхрийн хавирганууд авсан бэ гэртээ. Их нэртэй калбиж минь хийж өгөрнө гэж бодсон. Манжа авсан байна. Өндөг авсан байна. Алим авсан байна. Банан авсан байна. Ногоон сонгон авсан байна. Хулуу, цагаан мөг, хям, бормог, за fish cake, юу үдэн, идэх юм чипснууд авсан. За энэ болохоор нөгөө нэг карамел ваниль гэдэг ванильны юм юу сироп нөгөө кексэн дээр ирэх чагаа. За дахиад бас чипс байна. Юу энэ зүгээр нөгөө хоолндоо гой махцах чанартай дээр нь хийчихэр манай ихнэр аягүй идэх туртай байдаг. За лимоны нимбэгний шүүс бас нөгөө кексэнд хэрэгэлдэг. За 0-д хийх юм юу? Та яга орж ирэхгүй. Амир 0-д хийх юм цэнхэр өнгөтэй юм авсан байна. Тийм хоёр охиндоо юм гоё тараг авсан байна. Pringles. Би нэг чипс иддэггүй л дээ. Мэдхгүй зүгээр ягаад ч мэдмээр санагдаад авцсан. За тэгээ киви, авокадо. Энэ киви би нөгөө нэг төрөхж байгаа болохоор төрхөөсөө өмнө гэдэг авсан. За киндер ингээд миний шоколадны хангамж бол бүрэн хансан. За тэгээ black pepper. Хар перц. Манайх энэ хар перцэнд ер нь айгуу дуртай. Яг ч мэдгүй айгуу гой цэвэрхэн байгаад байдаг. Төмс маань байна. Төмс маань байна. Оо за. Кимчи байна. Цагаан манжин байна. Үдэн байна. Шар манжин байна. Тэгээ бас нөгөө нэг улаан амтсан халуун ногоотой үдэн ингээд энэ 4 төрлийн 4-5 төрлийн юм байна. За одоо бүгдийг нөрөгчөндөө хэлээ. Би ногоогоо арилгачих. Тэрийг харуулах юм уу? Тэрийг гаргаад ир. За тэгээд энэ бол миний Мартин амны бэлэг байна. тэг их нэртэй авч өгсөн миний цүнх энтэй цуг. Энэ амар гоё үнэртэй биеийн шингэн саваа. Энэ жоохон үнэтэй. Гайгүй штэ. Бит хоёр ийм гоё юм авсан нэрээ. Энэ хүүдээ нэг юм 3 төрлийн боди авсан, даун боди. За энэ манай ихнэр энэ надад өөгүй би нэг өөрөө авсан. Авч өгсөн чи мөнгө. Тэгээ авч өгсөн чи манай ихнэр мөнгө болцсон. Тэгээд би нэг өөртөө зориулаад юм нэг биеийн шингэн саван үнэртэй австай, хөлс дарагчтай цугийн хүү боосон юм сет авсан. Энэ айгуу гоё. Гоё үнэртэй авна гэж боддог байсан. Тэгээд авсан. За тэгээ одоо энэ бичлэг хийж байгаа камеранда жоо хувц авсан. Кейс авсан гэдэг. За ингэ болоо. Нэмэрхүүл юм боллоо. Тэр өчигдөр оройг бодвол айгуу гой цоглог ирчвчтэй бас тэ нэзтэй. За би ихнээс юмнууд авдаг. Би хөргөчөө сайхан зэгцэлж байгаад хийгээд. Би ногоо арилгая. За тэгээд. Тэгээр хамаагүй мó. 4 төмс л арилгаж. Тултал 4 ширхэг төмс тултал нэ. Гэхдээ нэзүүдээ та нарт гэж хэлэхэд биш үү? Одоо энэ авсан юмнуудаас яг миний өөрийн авсан юмнууд бол энэ алим, банан, тэгээд киви, тараг, болоо. Тийм гэхдээ би энд дуртай. Энэ гатаасан самар мамар.
Манай нөхрийн надад зориулж явсан юм нь бол мах. Өөр бас юм нойлын юм авч өгсөн. Тэгтэй байгаа. Сөн зүчлээ. Sorry. Би гэрээ зэгцэлчээд гарыг бий болсон юу? Хаач гэж. Түрүүн гарахтаа юу? Энэ хог мог аа. Харин тийм ээ. Дээлэл хураагүй. Ийм гой самар авсан юм нөгөө нэг юм артай. Би тавч. Нөөбрэ. Тийм би бүр итгэл бүр зориуд авсан. Дээр нөгөө нэг би ах нартай цуг цэнхрийн аршиндаа явчихад ирсэн штэ. Тэгэхэд тэр үед бүр ингээд яг ингээ машинд ах хажууд суучаад амар идээ удсан байна. Тэгэхэд нь бүр ингээ миний аазгаа үтсэн. Биш. Чингис ах идэр хаа. Ер нь тэнд байсан. Тэгээ манайх ногоонуудаа ерөөсө өргөчөндөө хийдгүү. Ил тавьдаг. Тэгээ хурдан дуусдаг. Тэрнээс гадна заримдаа охтууд маань өнгөрүүлж тоглодог. Тэгээ битээр одоо гоё юмнуудаа янзлаад би миний хоолыг бас бэлтжээд битээр өнөөрөө гоё хоёулах нагаа байгаа болохоор маш гоё тухтайгаар гоё кино үзээд ингэж байж байгаад тэгээд эртхэн амарцгаана. Маргааш би тэмцээнтэй цагийг өнөөдөр маш амжилттайгаар өнгөрүүлж чадлаа. Тэгээ маргааш орой гэхэд гэрт маань охтууд маань ирсэн байна. Битээр хоёулаа өглөө тэмцээндээ явна. За тийм байна. Өөрч тэгээ тайван да найзуудаа. Өглөө босоод миний үлэн биеийг ямар байхыг харцгаая. Тэгээд дээрэс нь би өглөө яг юм за яг влог дээр яг юм нүцгэн байдлаа оруулчих байх. Тэгээд хүүхдүүд иргөө үзчихвэл уучлаарай. За тэгээд шууд үргэлжлээд өглөө уулзъя. За өнөөдөр бол тэмцээний өдөр. Хүсэн үлээсэн 3 жилийн дараах анхны тэмцээн. Миний одоо бүр ус бүр байхгүй ингээд бүр таг байна. Одоо явахтаа бэлтгэж байна. Тэгээд 10 цагаас үсээ янзлуулна. Энэ хүртэл маш их хичээлээ. Маш их зүтгэлээ. Маш төвчээртэй байлаа. Сэтгэл зүгээ маш их доктортой байх гэж хичээлээ. Тэгээ энэ бүхний ард байгаа их нэртэй гэр бүлийнхэндээ бүгдээрэнд маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Энэ бичлэгийг хэдэн жилийн дараа өөрөө үзэхэд хүртэл маш их урам авч маш гоё байх гэж бодож байна. Тэгээ бүтэн влогтой хамт байгаа та бүхэндээ бас маш их баярлалаа. Манай эхнэр бас явахтаа бэлдээд байж байна. Одоо body check хийгээд тэг явахтаа бэлтцгээе. Би төрдгөө. Амжилт. Цай. Тэр одоо тэмцээндээ гарах чинь ер нь тэмцээн дээр очихоос өмнө хүсээ янзлуулад тэгээд очих төлөвлөгөөтэй байгаа болохоор одоо гараа явж чинь тэгээд ус суугаагүй хэдэн цаг болж байгаа юм бэ? Бараг 60 цаг болж байгаа болохоор аман зуураатай тэгээд ер нь нэг ярьж чадхааргүй байх шиг байна. Тэгээ бүгдээрээ өнөөдөр ингээд надтай хамтдаа
миний влогтай хамт байгаарай. Би тэгээ усууж чадахгүй байгаа болохоор хажууд нь нэг бас шингийн юм хажууд нь уугаад байж чадахгүй байгаа тийм. Одоо гарсныхан дараа ууж гэж байна. Одоо ер нь 39-7 хоног хүрсэн. Аавынхаа тэмцээнийг хүлээгээл төрөхгүй байгаа юм шиг байна манай хүү. Тэр одоо ямар ч хэсэг үсийн янзлах гараа явж байна. Тэгээд тэмцээнийх нь гараа ер нь нэлээд үдээс хойш болохоор бас тэр болтол ус хүмүүс харах нэ тий. Тэгтээ чаднаа. Одоо хэдхэн цаг үлдсэн юм чи. Бид явж гин. Төлөж орохгүй явж гин хүүхдийн зууг. Тэгээ би гоё доноо тахгүй явж гин. Ээжтэй торт авахгүй явж гин. Ээж нартаа, их нартээ. Аавынхаа тэмцээнийг л хүлээгээд байгаа хүүхэд юм байна ер нь. Тэгээд энэ хүртэл бид их хичээлээ. Тэгээ өнөөдөр хөдөлмөрийнхаа үр шимийг хүртэж тайдан дээр ингээд өөрийнхөө бүтээсэн биеийг хөдөлмөрийг харуулна. Манай хүн чинь тэгээ тайзны хүн штэ. Угаасаа тэгэл тайзан дээр бол алдаг. Тэгээ тайзан дээр гараад поз моцсон дээр бол нэг санаа зовхгүй л байна. Ер нь. Тэрнээс ш энгийн одоо бид нар шиг над шиг бид нар шиг хүмүүс бол хэцүү штэ. Тэгэл сандрал мандрал одоо тэрийг юу юм бэ? Нүүр хагараагүй болохоор тайзан дээр гарахаараа улам ингээ бие барьцдаг бол манай хүн болохоор тайзан дээр гарахаараа жинхэнэ өөрийгөө мэдрээд тийм бидэг хөхгүй юу. Тийм болохоор нэг их юм хүсэхгүй байна гэж хэлэхгүй гэхдээ за медальгүй байсан чи яах вэ гэж бол гаднаа хэлж байгаа ч гэсэн дотроо те бас ганц юм зулгаачаасаа гэж бодож чинь тэгээ манай хүн чадах бах уу. Угаасаа тайзны хүн юм чи. Эхний салбар нь хаалттай байсан тул бид хоёр Шингрила дээр ирсэн байна. Хоёр ээжтэй цэцэг авч. Дөрөв тавиасаас ихтэй нөгөө гараа урагшилсан байна. Ажлын хүүхнээ баярлуулдаг ах шиг. Ажлын хүүхнүүдээгээд байгаа шүү дээ. Хоёр ээжтэй цэцэг авлаа. Хоёр ажлын хүүхэндээ цэцэг авлаа. Манай хүүши нөгөө нэг хоёр ээжтэй авсан торт цэцгээ оруулж өгөх гээд явчлаа. Намайг төрүүлээд орж ирнэ. Би хүсчихлээ орч. Тэрээцэн. Уртаас нь бол аваагүй зүгээр аваа. Уртаас нь бол авсан байхгүй байгаа шүү. Тэжээр нэрсэж хэлчих зүгээр өгдөн шүү. Бүгдэн дээр сууд байгаа хөт. Бүгдэн дээр хөөгдөө. Ажууд болохтой бүшиг юм аваад тийм хариу маруу.
Аяа. Тэмэр ч сүсээ анзлуулчаад гараад ирлээ. За яг одоогийн байдлаар арай гайгүй. Сая нэг жоохон будаа идсэн. Тэгээд нэг гоё мэдээ те. Багш маань очихгүй гэж хэлсэн чи арай энэ ард явж явах юм. Багшаа авцсан чи жоохон баяртай байна. Жоохон ч гэж ер нь нэлээд баяртай байна. Дачаад гоё үзүүлээд өгцгөө. Багшаа. Ямар ч гэсэн тэмцээн бол газар ирчлээ бид. Beautiful job. Thank you. Тавьчлаа баярлалаа. Удахгүй тэмцээний амралт гарах бол энэ бэлэн болсон байна. Women's Bikini True Novice B-ийг үзэж байгаа тамирчдын тайзны өрийн 2 дугаар 28. Kicking shit, might need a prosthetic. I put to the chopper on my pillow, too fairy. Тэгээд дараагийн тамирчдын тайзны өрөөнд бэлэн болсон. Women's Bikini мас. Хатад арай гайг болох уу ба? Одоо хөөгд яг зүйл болсон зүйл болсон. Би 3 хүүхэдтэй юм шиг. Самтад ирдэг гэсэн чинь ядах. Хөөл арай хөөлгөөг байна. Одоо яг хөөлгчвөл би ингээ бүх судснууд тодроод бүр амар болох ах гэж бодож байна. Одоо яг өөртөө байгаа хүчээ ингээ гоё хоримтлуулж ягаад тэгээ яг булчингийнхаа хөөлтөн дээр бүх хүчээ гаргана. Тэгээ тайзан дээр бүр тултлан шавах нь хэмээн. Одоо бид тэр аавынхаа тэмцээнийг дуусгачаад 9-ндөө төрд юм уу? Facebook Novice B-ийг үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хоёрдугаар найд байрсан нөө. Месяцээр пастор гэж хүчтэй нэг студионы нэг хэсэг болчих юм байна. Өөрөөр найд байрсан нөө. Өөрөөр Монголын баасан Пэйтэвэ атус боос арас Пэйтэвэ атус боос ордас
Баярлалаа. Өдөр тэмцээн авалттай болно. Игээр дараагийн англи болох Бэстэсийн Олмен. Англи дүрслэх тэмцлийн тасна өдөр боллоо. Мөрдөгөр Жарамбек Till I'm chubby. Yeah, me and more than kings, me and more than green. Yeah, blow. Hey, man. Du hast mich. Du hast mich. Баярлалаа. Дараагийн тэмцлийн тасна өрөө хоёр. Фотолай баруугаар тийш хэрэг. Так double biceps. Дараагийн хоёр толгойд булчин араас. Фола танцлай баруугаар тийш хэрэг. Тамирсэн та. Хөдий болчихсон урдаас. Relax, hold on. Mama told me save that money, make that contact, spend that bread. Cash out on your necklaces, 40-carat bracelet. Devil with the lean, high tech with the cream. Soda as I whip the Yola, Lambo red, Coca-Cola. My rose culture knows the riding on the speed. Oh, you suckin' lickin' deep, though. Rain Mysterio, when I'm jumping off the Баярлалаа. Эрдэнэ дэлхийн цолмон ундралаа. Хоёр хүргийн энэ английн авны автомобилийн нэмэлтээр хувийн дугаар 69 эдэр баярын цэрэг ав. За миний хүсэн хүлээсэн нөгөө бонжур. Бонжур. Оо. Төвтэй гоё. Үнэхээр гоё. За өргөжлөд яах гамтаарцгаая. За анхныхаа хоолыг идэх чинь. Яг одоо тийм шүл ер нь бол шүл уун. Энэ нэг тэглэмийн араас ер нь аягаа гоё хөнкөн шүл энэ төр ер нь аягаа сайн уух хэвээр. Манай их ч мэдлэрээ болоо. Сэмэнэ. Гоё орлоо. 6 медаль авлаа. Манай их тэр медалийн хур боосаа. Үнэмшгүй авлаа. Мундаг байлаа. Хоёр бол нэр үнэхээр турч чадлаа. Дахиад нэг будаа байна уу? Орно шүү дээ энэ чинь. Би тэр нэг тийм гайгүй хэлсэн юм шиг байгаа. Дахиж төрхөө мөрхөө гэж ярьдгүй тийм. Эцэн байж идэг те. Би тэгтээ бүр хамтдаа дэглэн байсан. Тийм. Цээж махнаас нь цог идэж мэдтээ. Ямар Яг өсч өөрийгөө ингээ маягширдаг Бооностой яваад. Стэйж тийм.